Монголын урчуудын эвлэл үзүүлж байна. Монголын урчуудын эвлэл 2024 оны онцлог үйл явдлуудыг нэрлэж байна. Энэ үзэсгэлэнгийн тухайд би өөрийнхөө бас олон сонирхлыг онцгойлон татсан үзэсгэлэн бол Монголын урчуудын эвлэлийн арт галерейд дэлгэн төлөвлөсөн Best of Artists үзэсгэлэн байлаа. Энэ үзэсгэлэн ардын зураач Ядам Сүрэнгийн нэрэмжит сан ивент итгэсэн юм. Олон жилийн хүнсний захын үйл ажиллагаа явагдсан пассаж төвөө Монголын урчуудын эвлэл өөрийн мэдлэлдээ авч уран бүтээлийн төв болголоо. Монголын урчуудын эвлэл өөрийн нөөц бололцоонд түшиглэн дотор засвар заслын ажлыг хийж дуусаад 5 дугаар сард Art Week 2024-ийн зарим үзэсгэлэнг дэлгэн төлөвлөсөн юм. Дүрслэх урлагаар амьсгалсан өдөр хоногуд Art Week, Art Fair үргэлжилж, зураач, уран бүтээлчдийн өвөрмөц содон үзэсгэлэнгүүд олонний хүртээл боллоо. 5 дугаар сард пассаж төв дээр нээлттэй хийсэн Art Week-ийн үйл ажиллагаа нэн шинэлэг болсон гэдгийг онцлох нь зүйтэй. Эсвэл ингээд төвлөрсөн ийм урлангууд бас энэ Улаанбаатарт ганцлах юм. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн газараа байхгүй бол болохгүй байхгүй. Монголын урчуудын эвлэлийн уламжлалт хавар үзэсгэлэнг 5 дугаар сард Алс баруун хязгаар Ховд аймгийн төвд зохион байгуулсан нь өвөрмөц содон байлаа. Монголын урчуудын эвлэл урд өмнө зохион байгуулдаг асан нүүдлийн үзэсгэлэнг ийхүү сэргээж хөдөө орон нутагт урлаг соёлын үрийг түгээн дэлгэрүүлсээр байна. Монголын урчуудын эвлэлийн уламжлалт Монголын сайхан уран үзэсгэлэнгийн нээлт өөрийн арт галерейд 7 сарын 10-нд боллоо. Энэ жилийн үзэсгэлэн урд өмнөхөөс өргөн дэлгэр болсон юм. Учир нь үндэсний их баяр наадмаар төв цэнгэлд хүрээлэнгийн дэргэд манайх Монгол наадам тусгай үзэсгэлэнг дэлгэн төлөвлөсөн нь их түүх, өв соёл ром бахархах бас нэгэн содон үйл явдал болсон билээ. - 2024 онд Монголын урчуудын эвлэл гадаадын болон дотоодын уран бүтээлчидтэй хамтран судалбар зургийн 7 аяллыг зохион байгууллаа. Өмнө нь сайхан говьор 2024 арт төсөл 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, үзэгч олон түмэнд 100 уран бүтээлчийн тайлан ном болон видео контентуудаар бэлэг барьж, ёслол төвлөрдөр үзэсгэлэнгээ нээсэн билээ. Өмнө нь сайхан говьор 2024 пленерт оролцогчид өргөн уудам говь, сүрлэг өндөр хад, палеонтологийн дурсгалт газар байгалийн цогцлборуудыг бүх лерн болон хэсэгчлэн зурах, тэмдэглэх деталь бүрийг нарийн дүрслэн авахын тулд оюуны хүч, ур чадвараа гарган явсаар байна. Байгалийн хүч чадал, энергийг биеэр үзэж мэдэрсэн уран бүтээлчдийн мэлми оюунаас хүчтэй бүтээл төрөх нь нүүдэлчин 2024 дэлхийн соёлын наадамд зориулан барьсан Монголын урчуудын эвлэлийн орд олон түмний мэлмиг баясгаж сэтгэлийг бадраасан өргөө байсан юм. 8 хантай сэлбэртээ энэ өргөөнд зочилсон хэн бүхэн манай зураач урчуудын авьяас бэлэг ур чадварыг гайхан шагширч байлаа. Энэхүү фестивалийн үеэр Монголын урчуудын эвлэлийн орд өргөө хүн ихтэй зочид гişтэр байнга дүүрэн байсан юм. Тэд Монголын зураач уран бүтээлчдийн ур чадварыг магтан бахархаж өргөөнд сүгэнсэн айргны сайхныг гайхан хөрөлдөж байлаа. Төрийн шагналт ардын зураач чимэд орж анх сэдэн санаачилж зохион байгуулсан тусгаар тогтнол үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн уламжлалт үзэсгэлэн болоод 3 дахь жилтэйгэн золгож байна. Энэ жилийн тусгаар тогтнол үзэсгэлэн Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор болж байгаагаар бүрч онцлогтой болсон гэдгийг та бүгд мэдж байна билээ. Оны шилдэг бүтээл 2024 үзэсгэлэнгийн нээлт амжилттай болж, отхон гишүүдэд үнэмлэх тэмдэг гардуулж өглөө. Энэхүү үзэсгэлэн өргөн дэлгэр болж, үзэгч олон түмнийг өн баясгаж байгаа нь Монголын урчуудын эвлэлийн бүх уран бүтээлчдийн зүгээс Монгол түмэндээ бэлэг барьж буй хэрэг билээ. Үзэсгэлэнгийн шилдэгүүд 2025 онд улаан хевсний үйл ажиллагаагаар тодорхой болно. Монголын урчуудын эвлэл 2025 онд дараах томоохон ажлыг хийхээр төлөвлөж байна. Гадаадын улс орнуудад
Монгол зураачдын бүтээлийн өнгө төрх, чиг хандлагыг хүргэж таниулна. Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн үлсгэлэнг Шанхай хотноо дэлгэн толилуулна. Хятадын нэрт 7 уран бүтээлчийн үлсгэлэнг Монгол улсын нийслэлд зохион байгуулж харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлнэ. Австрийн нийслэл Вен хотноо буюу Хатан хааны ордон музей галерейд Монголын үлсгэлэнг зохион байгуулна. Москва хотын Дорн дахны музейд Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн үлсгэлэнг дэлгэн толилуулна. Оросын холбооны улсын Дорн Сибирийн нутгаар 7000 км аялах хамтарсан пленэрийг зохион байгуулна. Бүгд найрамдах Солонгос улсад хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан томоохон хоёрч үзэсгэлэнг зохион байгуулна. Бүгд найрамдах Хятад ард улсын өмнөд бүсийн үзэсгэлэнт газар Шамин хотод талын салхи далайн чандад урт хугацааны пленэрийг үргэлжлүүлэн явуулна. Монголын урчуудын эвлээс зохион байгуулж байгаа эдгээр ажлууд нь Монголын дүрслэх урлагийн өнгө төрхийг гадаад улс оронд таниулан сурталчлах төдийгүй хамтын ажиллагааг улам дэлгэрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Эрч хүч, эр мөн тэмүүлэл, урлан бүтээхийн урам зоригоор дүүрэн нэгэн оныг үдэж шинэ жилтгэн золгож байна. Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлч бүхэн хийж бүтээхийн хүсэл тэмүүллээр дүүрэн амжилт бүтээлээр арвин байлаа. Шин хүсэл тэмүүллийн цаана шин амжилт бүтээл ундарсаар шин он шин жилтэйг бид золголоо. Иржгүй 2025 онд аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөё.